За намайг Нэмж Ганцхан гэдэг. За эхнэр битээр шинэ үнэтэй болоод 1 сар болжээ. Эхнэр жирэмсэн үед бол яг эхнэртэй л одоо айлуулах шимтгэлтэй хоол үгүй айлуулах өмнө дэмлэх хоол үгүй гэж ингээ хичээж. Одоо яг ингээ хүүхдтэй болсноос хойш хоёулаа шимтгэлтэй хоол идэх хэрэгтэй маань бас хүүхдийн өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага гэдэг юм байна. Өөрсдөө эрүүл ахын чухал юм байна. Өнөөдөр манайд хоол хүнсний хэрэглээний талаар зөв үү буруу юу гэдэг дээр ярилцахаар хоол зүйч маань ирнэ гэсэн. За тэгээ энэ 1 сарын хугацаанд эхнэрүүдийн хооллолт хүүхдтэй болсон үеийн хооллолт маань бас зөв байна уу буруу байна уу гэдгийг хамтдаа хэдүүлээ ярилцгаая. Сайн байна уу? За юун түрүүн шинэ хүнтэй болсонд баяр хүргэе. Та хэд маань өдөр тутамдаа хоолтон дээр яаж анхаарч байгаа бэ? Жирэмсэн үеийнх болон одоо төрснөө дараах үеийн хоолтод бол ингэ өөрчлөгдөд эхэлж байна. Одоо л арай нөгөө хөхөнд суу оруулах чиглэлийн эслэг эсвэл ийм бүхэл үрийн хоолнууд, гурилнууд, хоол хүнсэндээ төлхөө хэрэглээд шүлтэй хоол бол ер нь төлхөө шүлтэй, шүл өстэй хоол хэрэгжилж байна. За хөхөл үед бидний одоо нийтлэг манайхны гаргадаг нэг алдаа нь бол хөхөнд суу оруулах гад бүхэл үрийн зүйлс гурилан бүтээгдэхүүн төлхөө хэрэгэлдэг. Энэ нэг талтаа бас учир дутагдaltaа хийж хэлж болно. Яагаад тэгэхээр нүрс ус буюу гурилан бүтээгдэхүүний хэрэглээ одоо хитээцнээс үүдэлтэйгээр тухайн ээжид маань жингийн илүүдэлж байдаг юм уу те хоолны дуршил буурах, хоолны шинг залдагдах гэх мэт одоо өөрчлөлтүүд гардаг гэж хэлж болно. Яг хөхний сүүл оруулах тийм тусгай одоо бүтээгдэхүүнүүд гэж байдгүй. За хөхний сүү оруулах тусгаасан онцгойсон бүтээгдэхүүн гэж бол байхгүй. Хөхний сүүг оруулахын тулд анхаарах нэг зүйл нь тухайн ээжийг маш сайн унтуулж амрах хэрэгтэй. За тэгээд үүний хажуугаар шингэн зүйл буюу бүлээн ус цайг бол садар хэрэглэх хэрэгтэй. Одоо Монгол уламжлал өв соёлоо ботсончлэр махаа мэдээж төлхөө хэрэглэнэ. Үүнийхээ хажуугаар бас бүх төрлийн олон төрлийн ногоог одоо солонгоруулж гэдэг маань одоо хүнсний ногоо зөвхөн төмөс байцаа луун манжангаар хязгаарлахдаггүйгээр брокколи одоо цагаан цэцэгт байцаа, ногоон цэцэгт байцаа, за шар хулуу, гонцгой ногоон хулууч гэдэг юм уу те олон төрлийн ногоог одоо ялангуяа хөхөл үедээ болон тэр дундаа жирэмсэн үедээ бас төлхөө хэрэглэж өгснөөр хүүхэд бор хоолнд орохдоо зэрэгцээд нөгөө жирэмсэн үедээ эхийн одоо гидсэн байх үедээ юу идэж ууж амталж байсан дараа нь төрсний дараа хөхөл үед буюу ээжийн хөхний сүгээр дамжуулсан амталж байсан ногоог одоо бор хоолнд орох үед хүүхэд илүү дуртайгаар илүү танил дотноор бас амталдаг гэж хэлж болно. За шинэхэн автагаа ярилцлаа. За аав маань бас их мундаг хичээнгүү хоол хүнсэндээ их анхаарч байгаа гэдэг нь бол ажиглагдлаа. Сүүлийн үед аав нар маань хоол зүйн зөвлөгөө авахаар нэрсээр ирдэг болсон байна. За төлхөө нийтлэг ажиглагддаг зүйлс нь хоол хүнсэндээ хүнсний ногоо төдийлөн хэрэгэлдэггүй. За үүнээс үүдэлтэйгээр даралт ихсэх, хэвлийн тархалт бол нэмэгдсэн. За өтгөн хатдаг зэрэг бол шинж тэмдгүүд түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр аав нар одоо үр хүүхэд эхнэртэй анхаардаг шигэ өөрийнхөө эрүүл мэнд болоод хоол хүнсэнд анхаарч ах нь эрүүл мэнд урт удаан наслалтын бол их үндэс гэж хэлж болно. За хоёлаа танаа хөрөгч. Юу байна? Үзэхөө. За тэгээ. За 7 минут дуусч байгаа болохоор нэг хайхтар юм байхгүй хаа да бараг. За хүнсэн дээр бас харцангуй олон төрлийн ногоо, нарийн ногоонуудыг ялангуяа хэрэглэдэг юм байна. Брокколи, за бокчор, улаан чинжүү, за мөөг байна. За энэ гурван хүнсний ногоо маань ялангуяа витамин С-ээр баялаг учраас одоо махан дагуулгдчихж байгаа төмгийн шимэгдэлтийг бас одоо хоол хүнстэйг хамт хэрэглэх юм бол илүү сайн шимэгдүүлэхэд тусалдаг гэж хэлж болох нэ. Одоо хөрөгч нь ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахдаа заавал амсрыг нь боож хадгалах нэ. За талхыг одоо талх гурилан бүтээгдэхүүнийг бас заавал хөрөгч нь бол хадгалах шаардлага байхгүй. Ерөн зөв хадгалах газар нь одоо тасалгаа эсвэл өөрийнх нь зориултыг одоо талхны савнд ч гэдэг юм уу те. За ерөнхийдөө амтлагчийг бас тодорхой хэмжээгээр те тааруулаад хэрэгжилж болно. Гэхдээ байнга жишээлбэл одоо энэ байна те. Мах хамтлагч байдаг юм уу?
За одоо энэ бас халуун ногоотой амтлагч байна те. Эдгээр маань өөрөө нөгөө далд сахар давсыг их хэмжээгээр агуулдаг учраас бас тодорхой хэмжээгээр нөгөө хоол хүнсэнд хэрглэж байгаа давсны агуулмж ихсэгтэй зэрэгцээд дарсалт ихсэгч гэдэг юм уу иймэрхүү одоо сөрөг нөлөөтэй гэж хэлж болно. Огт хэрэглэхгүй бол одоо битээ хэрэглэх гэж бол хэлэхгүй хамгийн гол нь тааруулаад зөв зохистой хэмжээгээр бол хэрэглэхэд болно. За одоо хоёулаа хүнсний дэлгүүр ороод тэгээ илүү их баялаг болгохтаар явж үзье. Ер нь л одоо нөгөө брокколиг авахтаа юу хүмүүсийн анхааруулах зүгээр. Өнгөн тод. Аха. За энэ дээд навчит хэсгийг нь харвал одоо хуураагүй, шахагдаагүй, тэ зүүлрээгүй. Тэгээд дундаж хэмжээтэй юм жижигвтер байвал илүү амтлаг шимт хичээлийн агуулмж өндөртэй гэж үздэг. Бууцаа авъя те. За бууцаа яаж болгодог вэ? Бууцаагаа л нөгөө шөлөө мэлийн бослогаад ер нь болохоо өмнөх нь тэгээд байгаа шүү дээ. Ер нь бол тийм тэгвэл бас хэд боцлогчод нөгөө шимт хичээл наадчихд юм байна. Яг одоо витамин С одоо жишээлбэл энэ гүн ногоон, навчит ногоонууд те. Витамин С-гээр баялаг байдаг учраас витамин С маань өөрөө усан дуустдаг амьд юм гэж үздэг. Тэгэхээр энэ өөрөө хурдан түргэн болцтой. Дээрэс нь удаан усанд байлгах тусмаа витамин С-ийн агуулмж нь сарнаад уурчдаг гэж үздэг. Тэгэхээр яг одоо бүдүүн ногоо те хүмүүс л уунч гэдэг юм уу бүүцэд болсныхаа дараа бууцаагаа хийгээд хальт шаслах маягаар болгоод гаргах нь бол зүгөө. За мөөгөн дээр нэг одоо анхааруулж хэлэх зүйлс нь мэдээж өнгө үзэмжийг нь харна. А хоёрдугаар мөөг маань бусад ногоог одоо дэ амин димээр баялаг байдаг гэж үздэг. Тэгэхээр мөөгийг хідүүлээ угааж цэвэрлээд хэрччээд болж өгвөл нарны гэрэлт боломжгүй бол зүгээр гамбан дээрээ 1-2 минут ч юм уу хэсэг хугацаанд байлгахтай зэрэгцээд дэ амин димийн агуулмж илүү сайн одоо нэмэгддэг гэж үздэг. Тэгэхээр хэрэглэх үедээ эдгээрийг анхаарах болох байна. За түрүү нөгөө хоёлаа гэрт ярилцж байхад байцаа өгөхөөс аль болох сэргийлж байгаа хүүхдийн гиз дүүрч магадгүй гэсэндээ тэгэхээр таамгаар олж хоол хүнсийг ерөөсө хасахгүйгээр өөрийнхөө байцаа өгч үзээд хэрвээ хүүхдийн гиз зүгээр байвал хэрэглэнэ. Баг зэрэг гиз дүүрж байгаа юм шиг шинж ажиглагдчих юм бол байцааныхаа төрлийг солиод цав байцаа за эсвэл өөрийнхөө нөгөө кимчиний байцаа гэж хэлдэг. Энийг бас хэрэглэж болох нь. Бидний өргөн хэрэглээнд байдаг хүмсийг бол хамаагүй санаа зовлтол хэрэглэж болно. Гэхдээ сонгож авахдаа гол анхаарах зүйлс нь ийм ногоон өнгө ороогүй төмс маань соёололог авах хэрэгтэй. За энэ ногоон өнгөтэй соёолс нь өөрөө саламин гэж бодож агуулдаг учраас энэ өөрөө бас гиз зүрхсүүлэх. За одоо хоол боловсруулах замыг одоо өгтгөх юм иймэрхүү шинж тэмдэг бас өгдөг гэж хэлж болно. Тэгэхээр гол нь анхаарахтаа ногоон туяагүй, ургаагүй төмсийг ол авч хэрэглэнэ. За луун маань амин димээр баялаг учраас хэдүүлээ шүлтэй хоол хуурганд хийхээс өмнө одоо хэрчиж цэвэрлээд хэрчээд тэгээд баг зэрэг тосон туурж өгөх юм бол одоо шүлтэй хоолны маань өнгө нь илүү шаргал улаан туяатай тэгээд амин димийнх нь одоо агуулмж нь илүү хоол үстэй шингэл сайтай болох гэж үздэг. Хоолнд ороод таны ярианаас их нартай шар будаа голцоо өгöd байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл ингээд дэлгүүрийн лангуун дээр ирээд харахтаа зэрэгцээд шар будаанаас гадна гурвалжин будаа маш олон төрлийн будааны төрөл байдаг байна. Тэгэхээр солонгоруулаад хэрэглэх гэдэг маань энэ харагдаж байгаа олон төрлийн будаануудыг хооронд нь холиод эсвэл дангаар нэгдэж өгөх юм бол тэр хэрэг хөхүүлээ ичмээ шимт хичээл хагууламжийг илүү сайн авна гэж ойлгож байна. Одоо жишээлбэл ингээд хоол хүнснээсээ амин дэм авчиж шимт хичээлээ те. Тэгэхээр одоо нөгөө хөдөө амтлагт амьдарч байгаа хүмүүс одоо би ч нөгөө хөдөө ажилладаг юм чинь бодож манай дээр ирж байгаа юм аа жирэмсэн хийж олон найрлах бичлэлт хийж байгаа. Аха. Тэгэхээр тэрийг бол одоо хөдөөний хүмүүс бол хийж байгаа. Хөдөөний ч хийж болохгүй хөдөө хүмүүс хийж байгаа. Аха. За яг хөө төрсөн ээж одоо биеийн тамирт ихэгээ илүү сайжруулахын тулд төрсний дараа Д витаминыг мэдээж төлөх хэрэглэн. За төмрийн одоо төмөр дутал одоо төмөр багтал байгаа бол төмрийн бүлтэмлэлийг өвчтэйгээ яг зөвлөж байгаа хэрэглэн. За магадгүй хот суурин газар биш бүр аслагдмал хөдөө орон нутагт хэрвээ амьдардаг бол нэмэлтээр бас тухайн нөгөө хяналтын эмчтэйгээ ярьж байгаа тэмэл бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэж бас болох нь байна. Яагаад тэгэхээр шимт хичээлийн дутагдалд орохгүй тулд те хоол хүнснээс авах боломжгүй байгаа тохиолдолд бас нэмэлтээр тодорхой хэмжээгээр тодорхой хугацаанд бас хэрэглэж болох нь. Манай эхнэрийн хувьд бол одоо Д ууж бүр нэг юм бас хэрэглүүлэхгүй л. Яг нөгөө нэг манай
нөгөө хөдөөнд ирсэн тэр хүчил олон найрлах хүчил хичээлгээд тэр нь Б-ийн төрлийн, Е-ийн төрлийн за тэгээд Д төмөр зинк цайр энэ агуулсан юм бэлээ. Тэгэхээр тэрс их зүгээр санагдсан. Тэрийг асууж байна. За ер нь бол хоол хүнсэн дээрээ бид бүхэн банк хэрэглэдэг хүнснүүдээс гадна за өөрсдийн хүнсний ногоогоо дор хаяж 10 хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэж за бас нэг 5-аас 6 төрлийн жимсгэн бас хоол хүнсэндээ хэрэглэж явах болдгоо байна. За тэгээд энэ хоол хүнс нөгөө зөвхөн эхнэрүүдийн ажил биш энэ бас аавуудын оролцоо бас хэрэгтэй гэдэг юм биш. Одоо бид бүхэн чинь ер нь бол гэр бүлдээ мөнгө олж бүрхтэл гэж үздэг шүү дээ. Тэгтэл энэ бас хоолн дээр бидний оролцоо бас маш чухал байх нь байна. За энэ хоол хүнс нь бас хоол хүнсний шимт хичээлийг бас зааж харж байгаа нь бас чухал байдаг юм байна шүү гэдгийг ойлгож авлаа.